Тэгэхээр мэлчиг гэдэг хүн хэн байваа гэж энэ өвөр Монголын одоо өөртөө засах орны нэрт одоо хөгжмийн зохиолч хожим хойно бол одоо энэ алдартай дуугаараа бас 20 дугаар зууны шилдэг дуу энэ төрөөр шалгарч байсан тэргүүн зэргийн зэрэглэлийн одоо ийм хөгжмийн зохиолч юм байна лээ. Тэгээ 1928 онд төрсөн юм байлээ. 2014 онд нас барсан ийм одоо хөгжмийн зохиолч. Тэгээ энэ хүнтэй хамт 1955 онд Зөвлөх холбоот улсын Москва хотын Чайковскийн нэрмжит хөгжмийн дээд сургуульд одоо хамт сурч ирсэн юм байлээ. Мэлчиг гэдэг одоо хөгжмийн зохиолч бол загцрангууд өөрт нь одоо зориулж энэ жаахан шаргад дууны найруулгыг бичиж өгсөн юм байлаа. За энэ дээр бол загцран гарын үсэг олдсон, гарын үсэгтэй гар их бичмэл нь бол олдсон 5 удас. Энэ дээр бол обработка жаахан шараг дээр орсоор бичсэн. Тэгээд 1955 онд God гэж бичсэн ийм одоо бичлэг болцсон байгаа. Тэгээд энэ мэлчиг гэдэг хүнийг бол 600 гаруй бүтээл төрөл бичсэн байлээ. Та бүхэн энэ хөдөө талд мөнхийн нар мандлаа гэдэг дуугаар нь бол мэдэх баха. Энэ дууг тэнгэр одоо дуулж одоо юусэн түгээсэн байдаг. Тэгээ Ши Жинпинга бас нэг хэдэн жилийн өмнө Монголд айлчилж байхдаа энэ дууг дуулж байсан. Энэ хөөх дөрвөд үйл царайхад хөдөө талд нь хөлөг мордов толно. Үргийн үзүр бүрэгшаа нахилцгаад борхон болж мөр үргэн нийснэ. Энэ дунд бол 20 дугаар зууны манлай дуугаар шалгарсан олон одоо шагнал авсан байлээ. За хүний гар бичмэл гэдэг бол ганцхан удаа л байж идэг. Тийм учраас энэ үнэт ховор номын тоонд ордог. Бусад ном бол яг хэдэн зуун мянган хувиар хэвлэгдээд гарчдаг учраас бол тэр нөх үнэт ховор номын тоон гэж ордоггүй. Үнэт ховор номын тоонд бол одоо энэ гар бичмэл болдог. Тэгээ энэ дээр нь бол яг бичгэд бол энэ загцруунган гар үсэг байсан гэж бид хэлж байгаа. Яагаад гэхдээ зэрэг мэлчиггүй бол кириллээр бичихгүй шүү дээ. Тэгээ загцруунган бол энэ дээр бол жаахан шарга найруулга тэгээд цагаан одоо ноотны цаасан дээр хар бэхэр бичсэн байгаа. Жаахан шарга обработка 1955 God гэж орсоор бичсэн байж байгаа. Тэгээд эхлэхдээ бол ингэж хэлж байгаа юм. Мандад гарах нарны гэрлэхөө манхны дээгүр дуйлам таснахөө манай айлын хонгор бөөрчнөхөө мананы зүрхэнд ороод амруулж өгөхгүй нэ гэж. Энэ бол хорчин ардын одоо хонгор бөөр гэдэг дуунд бас энэ үг байж байгаа. Байрын ардын дуунд бол байсан юм. Гэхдээ байрын ардын дуу бол жаахан саарлыга унжил явлаа хөө замын ногоог хадзалуулж явлаа хөө жаалхан хонгор бөөрийгөө гэдэг бас л хонгор бөөр гэж хэлж байгаа. Бөөр гэдэг нь юу юм бэ гэхлээр өвөр монголчууд бол бөөр гэдгийг бол юу гэдэг юм бэ одоо бүүэн дуу хонгорхон үр гэсэн одоо утгаар хэрэгэлдэг юм байлээ. Тэр ноот нь бол тэнд гэж мандажи гараха нарани гэрэлэхөө махны хатэгүр онгийн тусахөө манайлын бүгдээ дуулъя. Хонгор бөнэ хонгор чинэхөө гэж дуулж байгаа шүү. Маниха зүрэхи амрахгүй нэхөө урадайлын хонгор миньяхөө ошиг зүрэхигэмэн амрахгүй нэхөө ингэж бичиж өгсөн юм байлаа. Тэгээ энэ гар бичмэл дээр нь бол яг энэ үг нь байж байгаа. Тэгэхээр одоо манайханд болохтой жаахан чи шаргай гэдэг юм уу яад бол энэ удаан аялгуугаар дуулахыгаа яад бол тийм би мэдэхгүй. Зөвхөн хурдан аялгууд байж байгаа. Энийний араас нь одоо халах монголчуудын дунд дуулагддаг даргангийн одоо жаахан шарга гэж. Энэ одоо дууны аялгау хурдан темптэй аллегро гэдэг темпэнд бол явж байгаа. Тэгээ энэ бол удаан аяар андантина гэсэн темпэнд бол бичигдсэн байгаа. Энэ дотроо холимог одоо юутай 4-2, 4-3 гэж темпэнд явна. Харин тэр халагчдын дунд дуулагддаг жаахан шарга бол 8-6 гэдэг хэмнэлд хурдан одоо аялгаугаар юм. За тэгэхээр энэ ардын дууны ангиллыг өнөөдөр хүртэл бид нар бол зөвхөн аялгаугаар л урт багна гэж ангилсан юм байна. Гэтэл бусад улс орнд бол одоо жанр ангил, вид ангил гэдэг олон төрлөөр ангилдаг. За монголчуудын дотор бол одоо хэл зохиолын хүрээлэнгээс манай мандаг шилдэг одоо түрүүгийн одоо эрдэмтэн мэргэд бол
ардын дуугаа бол дандаа сэдвээр ангилж ясан. Одоо юу гэдэг аж байдлын дуу, янгот дуу, дууныхаа ямар төрлийн дуу юм бэ гэдгийг тэгж урт аялгуутай дуу, богино аялгуутай дуу гэж ангилдаг улс орн манахаас Монголоос өөр бараг байдаггүй юм байл. Энэ хонгорбуур дууны одоо шүлэгт бол мандаад гарах нарны гэрлээ магны дээгүүр дуулам туснаа дуулам гэдэг нь ихт улаахан сэтгэл зөөлхөн ийм одоо үгийг бол дуулам гэж хэлдэг байна. Өнөөдөр энэ үгийг монголчууд хэлэхгүй явж байгаа. За энд бол 16А үсэг 5Э үсэг 1И үсэг 5О үсэг 3О за тэгвэл 6О 4О гэх мэт ингээд үсэг орсон байх. Тэгэхээр зэрэг энэ монгол хэлний ихшгийн утгын одоо цохирлын энэ онцлогийг бол монгол хэлний одоо эрдэмтэн мэрэгдээс өмнө бүр лувсан цаж бандад гунгааж олцсон болон за дараагаар нь бол 13 14 дэх зууны үеийн хүн шүү дээ. Тэрний дараагаар бол юу мэрэгд гарахын орон ингээд бусад одоо зохиол бүтээлүүдэд бол энэ ихшгийн утгын онцлогийг бол тайлбарласан байгаа. Э гэдэг ихшиг хэлэгдэж байвал түүний утга нь бол хэмнэлийн утга нь дээшлэх утгатай. И бол түүний хэлэгдэх хэмнэлийн утга нь авчрах утгатай. О бол хэлэгдэх утга нь одоо магтах утгатай. Өө бол муушах утгатай. Тэгэхээр энэ хэлж байгаа бидний энэ гаргаж байгаа энэ авиа ихшиг бол яг нь хүний дотоод эрхтний эрчим хүчээс гарч байгаа учраас энэ бол маш их тийм хүмүүст нөлөө үзүүлдэг юм байна л да. Сая хүүхдийн ярианд гарлаа. Тийм одоо газар төрсөн гэж. Монгол хүн, Монгол морь, Монгол банхар нутгаан дагаж төрдөг. Тийм учраас ямар нутагт хаана хэн төрсөн бэ гэдэг бол хамгийн чухал байна. Өнөөдөр шилдэг адуучин ярьж байгаа л да. Адуу хөдөлж авахтаа бол хэн ярьдаг, ихийг харддаг гэж. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Тэгэхээр өнөөдөр ардын дуу хөгжмийн угсаатны зүүн хөгжмийн онлын үүднээс судалж байгаа гэх юм бол өндөр газрын хүний дуу, намхан газрын хүний дуу бол өөр гэж. Өндөр газрын хүн бол өндөр нуруутай гарын алга тавхаа бол том яс томтой, тал газрын хүн бол намхан нуруутай байдгийг. Учир шалтгаан бол тал газрын хүн бол заавал өндөр нуруу уул нуруу мацах шаардлагагүй. Тийм учраас тэнд бол уртын дуу бол их тал газар учраас урт явдаг юм байна л да. Өндөр газрынх бол богино аятай иймэрхүү байдаг байна. Тэгэхээр зэрэг энэ юу хамаарч байгаа нөхдөр зэрэг нутаг усны энерги хамаарна. Өнөөдөр даргангийн жаахан шарга, даргангийн алт мөнгөн ижил, даргангийн одоо тэр хурдан хүлгүүд гэдэг ингээ яриад байгаа. Тэгэхээр даргангийг очиод үзэхэд бол ийм тал газар жижигхэн юм уул байгаа. Тэр бол алтай таван богдоос өндөр бол биш. Гэтэл тэрний газар зүйн тогтцоос наваад үзэхээр 1278-аас 1778 тийм одоо метрийн далайн түвшнээс өндөрт байж байгаа. Тэр газрын одоо тэр чимэглэлүүд жижиг байсан. Юунаас болсон бэ? Тэр дуунд ягаад нөлөөлсөн, хүнд ягаад, хүлэгт ягаад нөлөөлсөн бэ? Тэр ягаад уран дарханд нөлөөлсөн бэ гэд үзсэн чинь тэнд энерги их байсан. Тэр энерги нь бол 10-аас 15 сая жилийн өмнө дэлбэрсэн 222 галтуулын энерги. Өөрөөр хэлбэл галтуул дэлбэрлэхэд уулын оройн төр нөх гардаг юм байна. Тэр нөхөр нь бол энерги гарч идэг юм. Тийм учраас манай дэлхий хоногт нэг л удаа амьсгалдаг бол 12 дугаар сарын 22-ны өдөр 17 удаа амьсгалдгийг эрдэмтэд тогтоосон байна. За ингээд дууны аялгауны бүтц нь бол эхнийх нь их сонин ми гişгээс сиреми гэд төгсгөтэй бол бас ми дээр төгсөж байгаа. Дандаа дээр 2 дугаар октавт бол гэж байгаа энэ 1-р хэсэг нь. Тэгсэн мөртлөө бүтцийг аваад үзэхээр до ре ми сол ля си гэсэн үндсэн 5 гişгийн хөг гарч байгаа. Үндсэн 5 гişгийн хөг. Гэтэл энэ бол шан үсгийн хөг байсан байж байгаа. И дээр төгсөөд и дээр төгсөн. Энийг олдог тусгай зарчим байдаг. Дорн дахины хөгжмийн пентатоникийн одоо тоналистик болох зарчим. Энийг бол терцээр хөөж олдог энэ зарчмын дагуу олоход бол энэ ре ми сол ля си гэсэн хөг. Энийн 2 дугаар хөг нь бол ми хөг байсан. Ми баг хөг, минорын хөг. За ийм одоо. За тэгвэл 2 дугаар хэсэг бол маш сонирхолтой. 2 дугаар хэсэг ер нь бол царааныхаа хувьд эхнийх нь одоо тэр децим дотор багтчихсан бол октав давсан терц. 2 дугаарт нь бол октав давсан квинт болгож найруулсан гэж байна. Энэгээрээ бол бас ари армансын хэмжээнд хүрч байгаа. Тэгээ Монгол шүлгийн маш сонин нэг бадаг шүлэг гэж яриад байгаа. Одоо нэг бадаг юм шиг харагдаад байгаа боловч яг одоо дууны аялгаунд юм уу шүлэг нь бол хос мөрөө буюу хошоолох зарчмаар шүлгэлсэн байж байгаа. Энэ хос мөрийн зарчим бол монголчуудын дотор ерөөсөө энэ шүлгийн одоо зарчимд байсан байна л да. Монголчууд дууны яруу найргийг 1950-аад оны үеэс эхлээд бол яруу найраг гэдэг болсон юм байна. Тэрнээс өмнө бол 14-р зуун хүртэл зохистой аялгау гэж нэрлэж байсан байна. За 14-р зуунаас өмнө бол монголчууд дууныхаа яруу найргийг бол юу гээ хошоо үг гэж. За энэ талаар бол
төдийгөн одоо зохиол бүтээлч байдаг, өөрөө ч лекц уншдаг байсан. За энэ бол хос мөрийн зохиомжтой гэдгийг 93 бичсэн байж байгаа. Тийм бол нагцын сүлбэнийг зэр морины холбооногч гэдэг юм уу одоо ингээд дандаа хос мөрөөр. Тэглээ зэрэг энэ мандажи гарах нарны гэрлээ хөө гэдэг чинь энэ хос мөр чинь нэг л одоо өгүүлбэр гэж. Тэгээд манай айлын хонгор бүр нь манайхаа зүрхэнд ороод амруулж өгөх гэдэг яг л ижлэх нэг аялга байж. Тэгэхээр эхний хоёр мөрийн шатын тэр аялгау бол дараагийнхаа хоёр аялгаутай ижлэх нь юм байж байгаа. Бид нар бол өнөөдөр жаахан шаргыг өдөр мэднэ. Даргангахаар дуулдаг. Тэгэхээр энэ одоо дууны найруулга дотор бол яг энэ даргангад дуулагддаг жаахан шарга. Энэ богино дууны хэлбэрээр орсон байж байгаа. Аялгауны найруулга хоолойн царааны хувьд бол энэ дээшиг ноон өсөрч байгаа. Төгсгөлд. Өөрөөр хэлбэл тэр жаахан шарга гэдэг дууны зангируулаад байдаг хөө гэдэг тэр 1-р октав эригээс 2-р октавын ми хүртэл ноон өсөрж байгаа. Тэгээд төгсгөл нь бол бүр дээр 8 октав дээр дуулж төгсөж байгаа учраас энэ нь бол хоолой царайны хувьд бол маш их юу шаардсан. Дуучнаас цараа шаардсан, техник шаардсан ийм дуу юм байлээ. За өсрөлтүүд нь ерөөсөө Монгол ардын дуунд байдаг 4-5 тэгэл 6-7 байдаг бол энэ дуунд бол харин ноона өсрөлтийг хийж гисэн байж байна. За төгөлдрүүрийн хамсрааны хувьд бол эхлээд бол дандаа арпежо, дараа нь бол одоо энэ Монгол морины даамдаа гэдэг одоо энэ нэг хэмнэлийг бол бас оруулж гисэн байж байгаа. Энэ ерөөсөө Монгол дуунд байдаг энэ даамдаа гэдэг тийм нэг хэмнэл бол морин хуурдч хэрсэн ер нь бүх хөгжмийн зохиолчдын юм дотор явдгийг та бүхэн бас анзаарч байгаа бах. Загцрангуйн тэр хоолойн ур чадвар, загцрангуйн тэр гоё авиа их шиг гаргаж байгаа тэр бүхнийг бол мэлчиг ажиглаж чадсан байгаа юм. Энэ дууг ингэж үлдээснээрээ бол юу юм ихтэй зэрэг Загцрангуй болон Мэлчиг хоёрын энэ хоёр хүний Монголын орчин цагийн дууны зүгээр ардын дуу байсан дуу Белканто хэмээх үрний сонгодог сайхан дуулах гэдэг үгнээс гаралтай. Энэ дууны мэрэгжлийн дуулаачдын дуулах уран бүтээлийн нэгэн шин ийм бүтээл анхны бүтээлийг бий болгосноор энэ бол гавьяатай. Ийм учраас энэ хүний энэ хөдөлмөр үлс цаашд өнөө хүртэл ингэж дэлгэрч явж байна. Ингээд та бүхэн баярлалаа. Эрдэнэчим гучлаа баярлалаа. Бидний хөрөнгөний өдрөөс өдөр амжилтыг хүсье.